Английн сургуульд. Сайн мэцхан үзэгчдээ та бүхний өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний дуун шатны орчуулгын 8 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдрийн хичээлээр англи хэлэнд байдаг баймжуулах үгсүүдийг авч үзэж мөн тэдгээрийн хэрэглээ болоод монгол хэлэн дээр ямар дагавар нөхцлөөр үүсдэг вэ гэдгийг хамтаа үздэг болно. Ингээд бүгдээрээ хичээлээ эхлээд баймжуулах үгсийн жишээг харцгаая. Can, could, may, might, will, would, shall, should, must, ought to гэсэн үйл үгсүүд нь англи хэлний яг цэвэр баймжуулсан тоонд ордог бөгөөд shall гэдэг үг ерөнхийдөө British English буюу Британий англи хэлэнд их хэрэглэгддэг байх нэ. За тэгвэл баймжуулах гэдэг маань юуг хэлдэг вэ гэхээр өөр нэгэн гол үйл үгтэй нийлээд нэгэн утга санааг илэрхийлдэг мөн цагийн нөхцлөөр хувирдгүү гол үйл үгийнхаа ямагт өмнө нь орж явдаг үйл үгсийг хэлдэг байх нэ. За үүнийг бүгдээрээ жишээн дээрээс харцгаая. I can speak English. Баймжуулах маань can бэ. За гол үйлэг speak. I can speak гэдэг маань нийлээд би ярьж чаднаа гэсэн юм чадамжийг илэрхийлж байгаа. За дараагийн жишээ Josh can speak English. За бид нар түрүү хэлсэн speak гэдэг дээр ямар нэгэн цагийн хувиргал орж ирэхгүй. Одоо жишээ нь бид нар үүнийг Josh can speaks гэж орж ирэхгүй байх нэ. За дараагийн жишээ You may go now. Чи одоо явж болно гэд may гэдэг үйл үг маань үйл үгийнхаа дандаа өмнө орж ирж явах нэ. За одоо бүгдээрээ тэгвэл баймжуулах үгсээр асуултыг хэрхэн үүсэх вэ гэдгийг харцгаая. Can you speak English? Can you speak English? Чи англиар ярьж чадах уу? За баймжуулах маань өөрөө өгүүлбэртнийхээ өмнө орж ирээд асуултыг үүсгэж байна. Одоо бид нэр энэ дээр do does гэдэг ч юм уу тийм ээ энэ үйл үгсийг авахгүй байх нэ. Жишээ нь do you can speak гэж огт асуухгүй байх нэ тийм ээ. За can Josh speak English? Энэ дээр бид нар түрүү ярьж ирсэн s дагавар буюу дагавар буюу одоо цагийн нөхцөлийг авахгүй гэж байна тийм ээ. За би явж болох уу гэдгийг may I go now гэж асууж болох нэ. Баймж үйл үгийг сурахад нэлээд хүнд байдаг. Яагаад тэгэхээр олон үйл үг маш нэг үйл үг олон утга санааг илэрхийлдэг байдаг. За жишээ нь can гэдэг үйл үг тийм ээ. За чаднаа, чадамжийг илэрхийлээс гадна зөвшөөрлийг илэрхийлж яадаг. You can чи болно гэдэг ч юм уу тийм учраас хүмүүс оюутнуудаас байнга асуудаг баймж үгийг сурах хамгийн шилдэг арга нь юу вэ гэж асуудаг. За мэдээж тухайн үйл үгийг нэг нэгээр нь аваад бид нар задлаад үзэж болох нь. Гэхдээ энэ их цаг авдаг. Харин өөрөөр нэг үзэг төрөл бол утгаар нь бид нар англиад үзэж болох юм аа. Харин одоо өнөөдрийнхээ хичээлдэр бид нар баймжуулах үгсийг утгаар нь англиад яаж хэрэглэх вэ гэдгийг үзцгээе. За ингээд бүгдээрээ баймжуулахыг ангилсан эхний хэрэглээг харцгаая. Баталгаатай таамаглал буюу бид нар ирээдүйг өөртөө ихтэй байгаа үедээ ийм таамаглалыг үүсгэж болох нэ. За манай монгол хэлэн дээр наа нэгийн дөрвөн зэрэг тийм байхаа, ийм байх гэсэн ийм санаагаар орж иж болно. За жишээг харцгаая. I shall be away tomorrow. Би маргааш байхгүй байна гэсэн ийм хэлцэрж орж ирж байна. За shall гэдэг маань ирээдүйн цагийн will гэдэгтэй ерөнхийдөө адилхан хэрэглэгддэг. Гэхдээ Британий англи хэлэнд түлхүү хэрэглэгдэж өгдөг байгаа. За дараагийн жишээг харцгаая. I shan't be late on Tuesday. Би 2 дахь өдөр оройтхгүй гэд өөртөө итгэлтэй хэлж байна тийм ээ. За харин American English shall-ийн оронд бид нар will-ийг хэрэглэж болно. Things will be alright. Бүх зүйл зүгээр болно гэд бид нар өөртөө итгэлтэй байгаа үед за наа нэгийн дагавраар үүнийг үсгэж болох нэ. За it won't snow tomorrow. Маргааш цас орохгүй. За харин дараагийн жишээ харъя. It's already 2 AM. You must be very sleepy. За энэ must гэдэг маань тэгх ёстой, ингэх ёстой гэсэн харин бид нар өөртөө итгэлтэйгээр нэм логик холбоосоор таамаглалыг гаргаж ирэхэд мөн ашигладаг байх нэ. За энэ жишээг орчуулах юм бол за хэдийн шөнийн 2 цаг болжээ. Чи их ядарч байгаа да. Чи ядарч байх ёстой доо гэсэн ийм санаа гаргаж ирж байна. За үүн дээр бид нар can't гэдгийг мөн хэрэглэж болно. That can be Susan. She is in Korea. За Susan биш л байх ёстой доо. Тэр Солонгост байгаа юм чинь гэсэн ийм санаа гаргаж ирж байна. Тэгэхээр Солонгост байгаа хүн энд байж болохгүй гэсэн ийм логик дүгнэлтийг гаргаад бид нар can't гэдгийг ашиглаж болж байна. За тэгэхээр бид нар сая үзлээ. Will shall хоёр маань өөртөө ихтэй буюу за болох нь тодорхой юм ирээдүйн цаг дээр хэрэглэж байгаа бол must
гэдэг дээр бид нар тийм байх ёстой да, ийм байгаа да гэсэн юм таамаглалыг үүсгэж байгаа бол харин өгүүлсгэл дээр бид нар can't буюу ийм байх ёсгүй дээ, тийм байх ёсгүй дээ гэж хэлэхэд ашигладаг байх нэ. За харин энэ хэлбэр дээрээ бид нар mustn't гэдэг үйл үгийг ерөнхийдөө ашигладаггүй байгаа гэдгийг санаарай. За ингээд бүгдээрээ дараах монгол өгүүлбэрүүдийг англи хэл рүү орчуулцгаая. Эхний өгүүлбэр тэр хүн их алцуужээ, их баян хүн шиг байна да гэд бид нар өөр санагдаж байгаа бол юу гэж хэлэх вэ? За хоёрдугаар өгүүлбэр дараа 7 хоногоос хөвчээд эхэлнэ гэд ирээдүйн цаг дээр хэлж байна. Гуравдугаар өгүүлбэр ийм хүйтэнд цас хайлах ёсгүй дээ гэд өөртөө бодоо хэлж байна, тийм ээ. Тэгэхээр эхний өгүүлбэрийг бид нар ингэж орчуулж болох нь that person is wearing a lot of gold. He must be very rich. Бид нар өөртөө нэлээд логик дүгнэлтээр гаргаж ирж байна, тийм ээ. Хэрэг бид нар must be very rich гэдэг he is rich гэх юм бол тэр хүн баян бие үүнийг мэднэ гэсэн санаагаар хэлж байна. Гэхдээ бид нар яг 100% мэдэхгүй байгаа учраас өөртөө их баталгаатай буюу ийм боломжтой дүгнэлтийг гаргаж ирж байна. За дараагийн өгүүлбэрийг бид нар the classes will begin next week. Will гэдэг үгээр орчуулж болно. School shall begin гэдгээр мөн орчуулж болох нэ. Яагаад тэгэхээр хичээл эхэлнэ гэд яг ирээдүйн цаг дээр хэлсэн байна. За 3 дугаар өгүүлбэр ийм хүйтэн цаас хайлах ёсгүй дээ гэсэн дээр. За энэ дээр бид нар mustn't-ийг ашиглаж болохгүй гэсэн харин can't-ийг ашиглаж болно. За үүнийг орчуулаад хэлэх юм бол the snow can't melt in this cold weather. Тийм байх ёсгүй дээ гэдэг ийм таамаглалыг гаргаж ирж байна. За энэ маань эхний хэрэглээ. Харин 2 дугаар утгаар нь ангилах юм бол бид нар таамаглалыг илэрхийлэхэд ийм модуль үйл өсгүүдийг ашиглаж болох нэ. Үүн дээр should, ought to гэдэг хэрэглэж болох нэ. За жишээ нь she should be here soon. She ought to be here soon. За ought to гэдэг модуль маань өөрөөсөө to гараасаа дагуулж ирж байгааг анзаараарай. За тэгэхээр тэр энэ ирэх хэрэгтэй байна гэсэн юм санаагаар биш, үүнийг ирээдүйн цаг дээр буюу за тэр удахгүй ирэх ёстой доо, ирэх байх та гэсэн ийм таамаглалыг бас гаргаж ирж байгаа. За it shouldn't be difficult to get here or it oughtn't to be difficult to get here буюу за энд ирэхэд нэг тийм хүн байх ёсгүй дээ, тийм биштэй гэсэн ийм таамаглалыг гаргаж ирж байна. За дараагийн жишээн дээрээс the water may not be warm enough to swim. За ус сэлэхэд тийм дулаан байхгүй байж магадгүй гэсэн юм санааг илэрхийлж байна. Тэгэхээр may not гэдэг маань таамаглалыг илэрхийлж байна. Харин дараагийн өгүүлбэрийг харцгаая. Things might not be as bad as they seem гэдэг өгүүлбэр дээр тухайн хүн өөртөө итгэлтэй биш хэлж байна, тийм ээ. Тэгэхээр за тэр байгаа нөхцөл байдал нь яг харагдаж байгаа шиг тийм муу биш байж магадгүй маа гэсэн юм санаа гаргаж ирж байна. За дараагийн өгүүлбэрийг харахад we could all be millionaires someday. За энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн өөртөө итгэлгүй хэлж байна, тийм ээ. Тийм учраас за хизээ нэгэн өдөр бид нар бүгдээрээ саядангууд болох боломжтой маа, болж магадгүй маа гэсэн юм санааг илэрхийлж байна. За тэгэхээр бид нар should, ought to, may, might, could гэдгийг тэгж байж магадгүй, ингэж магадгүй, тэгмээр юм, ингэмээр юм гэсэн ийм санаа гаргахад энэ баймжуудыг ашиглаж болох нэ. За бүгдээрээ дараах өгүүлбэрүүдийг монголоос англи руу орчуулцгаая. Ингэхдээ ямар modal verb ашиглах вэ гэдгийг маш сайн санаарай. Эхний өгүүлбэр гадаа хүйтэн байгаа байх. За яг өөртөө итгэлтэй биш юм тийм ээ. Гадаа хүйтэн байна гэх юм бол шаруу. Харин гадаа хүйтэн байгаа байх. Хоёрдугаар өгүүлбэр удахгүй дулаан болмоор л юм. Яагаад болохгүй вэ гэд нэг иймэрхүү юм хэлж байна. Гуравдугаар өгүүлбэр Сьюзен сургууль дээр байгаа байхаа. Гэхдээ би сайн мэдэхгүй байх гэсэн юм санаа гаргаж ирж байна. Дөрөвт нь гадаа хүйтэн байх ёстой доо гэсэн юм санаа гаргаж ирж байна. За энийгээ яаж орчуулсан бэ гэдгийг бүгдээрээ англи өгүүлбэрийг харцгаая. Гадаа хүйтэн байгаа байх гэдэг дээр бид нар it might be cold outside. Might, may, could гэдгийг бүгдийг ашиглаж болох нь тийм ээ. За эсвэл should гэдэг ч болно. It should be called outside. За харин бүгдээрээ 2 дугаар өгүүлбэрийг харцгаая. Удахгүй дулаан болмоор л юм гэд өөртөө бас ирээдүйг таагаад хэлж байна тийм ээ. Тэгэхээр it should get warmer very soon or it ought to get warmer soon
гэж бас бид нэр хэлж болох нэ. Харин 3 дугаар өгүүлбэрийг Susan сургууль дээр байгаа байхаа гэдгийг бид нар Susan might be at school or Susan may be at school бид нар үнийг мөн could-ээр хэлж болох нэ. Susan could be at school. За should ought-туугаар хэлвэл мөн бас буруу биш яах нэ. За 4-р өгүүлбэрийг харцгаая. Гадаа хүйтэн байх ёстой доо гэд өөртөө хэтгэлтэй хэлж байгаа учраас бид нар үүн дээр must-ийг ашиглаж хэлж болох нь. It must be very cold outside. Тэ мэ? Өөртөө маш хэтгэлтэй хэлж байгаа учраас ингэж хэлж байна. За ингээд modal verb-ийн маань дараагийн ангилах нэгэн ангилал бол үүрэг хариуцлагыг илэрхийлэхэд за монгол хэлнэ тэгэх ёстой, ингэх ёстой, ингэх хэрэгтэй байна гэсэн ийм санаа гаргахад бид нар must, will гэсэн modal баймжуулгуудыг ашиглаж болох нь. За жишээ өгүүлбэрийг харцгаая. Students must register in the first week of semester гэдэг дээр за ямар нэгэн тийм ээ тэхгүй байж болно, ихгүй байж болно гэсэн санаа гаргаагүй заавал тэгэх ёстой гэсэн үүрэг хариуцлагыг энэ дээр илэрхийлж байна. За өгүүлбэрээ орчуулах юм бол хичээлийн семестрийн эхний 7 хоног бүх оюутнууд бүртгүүлэх ёстой гэд заагаад өгчөж байна. За дараагийн өгүүлбэр дээр will-ийг ашигласан байна. All sales staffs will arrive before work by 8:40 a.m. Бүх худалдааны ажилчид 8:40 гэхэд ажил дээрээ ирэх ёстой гэж орчуулж байна. Тэгэхээр бид нар will гэдэг маань ирээдүйн цагийн тэгнэ ингэнэ гэдгийг илэрхийлж байгааг харсан. Харин одоо энэ дээр бол тэгэх ёстой, ингэх ёстой гэдэгтээ бас оруулж ирж болох нэ. За ингээд бүгдээрээ баймжуулгын дараагийн ангилыг харцгаая. 4-р ангил буюу бид нар ямар нэгэн зүйлийг хориглосон байдлаар бид нар must not, may not, cannot гэдэг үйл үгсийг ашиглаж хэлж болох нэ. Монгол хэлэн дээр бол тэгж, тэгэх, ингэх ёсгүй, за тэгж болохгүй гэсэн энэ дагвар нөхцлүүдээр үүсэж байна. За бүгдээрээ жишээг харцгаая. Student must not use cars on campus. Боёо за сургуулийн нутаг дэвсгэр дээр оюутнууд машин хэрэглэх ёсгүй гэд хориглолцсон байна тийм ээ. Энэ бол үүнийг зөрчсөн хүн ямар нэгэн байдлаар асуудалд орох нэ. За дараагийн өгүүлбэр books may not be taken out of the library боёо за номын сангаас авч гарч болохгүй гэсэн болохгүй тэгэх ёсгүй гэсэн бас санаа гаргаж ирж байна. Гэхдээ энэ хориглох дээр бол must not гэдэг маань ерөнхийдөө хууль дүрм дээр яригдаж байгаа. May not гэдэг маань дүрм журам дээр яригдаж болно. За дараагийн жишээ you can't come in here боёо энд орж ирж болохгүй. Cannot гэдэг маань зөвшөөрөл өгдөөгүй шүү гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа. За can гэдэг нь өдөр тутмын ярианд боёо тийм ээ албан ёсны бус хэрэглэн дээр их орж ирдэг байгаа. За бид нар саяны үсгийн базаад хэлэх юм бол must not, may not, cannot гэдэг маань тэгэх ёсгүй, ингэх ёсгүй, мөн болохгүй гэсэн ийм санааг илэрхийлж байна. Одоо бүгдээрээ баймжуулгынхаа дараагийн хэрэглээг харъя. 5 дугаар хэрэглээ бид нар зөвлөгөө өгөхөд за should, ought to, мөн had better гэсэн баймжуудыг ашиглаж болох нэ. За үүний жишээн дээрээс харъя. You should use your English more often гэдэг дээр за чи англи хэлээ илүү хэрэглэх хэрэгтэй. За энэ дээр бид нар must-аас нэлээд хүч буурч байгааг анзаарж байгаах. Must гэдэг маань тэгэх ёсгүй, ингэх ёсгүй, тэгэх ёстой гэж орж ирсэн. Харин маань зөвлөгөө учраас за дагчиж болно, дахгүй байсан ч болно гэсэн юм санааг оруулж ирж байгаамаа. За дараагийн жишээ. She really ought to wash her hair буюу за тэр үнэхээр үсээ угаах хэрэгтэй байна гэсэн юм санаа гаргаж ирж байна. You had better pay your bills on time. За чи төлбөрүүдээ цагт нь төлж байсан дээрдээ, тэгсэн дээрдээ гэсэн юм санаа гаргаж ирж байна. What shall we do tonight? За өнөөдөр орой бид нар юу хийх хэрэгтэй вэ гэсэн юм shall гэдэг маань энэ дээрээс орж ирж байгаамаа. За тэгэхээр бид нар зөвлөгөө should, ought to, had better, мөн shall гэсэн эдгээр үйл үгсээр өгч болох нэ. Тэгэхээр монголоор тэгснэн дээр, ингэснэн дээр тэгэх хэрэгтэй гэсэн ийм санааг оруулж өгч байна. Хятад хэлний алсын зайн сургалт. Англи хэлний орчуулгын 8 дугаар хичээл үргэлжилж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар англи хэл дээрх баймжуулаг буюу modal verbs-ийн хэрэглээг хуваалцаж байгаа лээ. Ингээд бүгдээрээ үргэлжлүүлээ дараагийн хэрэглээг үзье. Бид нар зөвшөөрөл өгөх, мөн зөвшөөрлийг хүсэхэд за can, could, may, might гэсэн үйл үгсүүдийг ашиглаж болох нэ. Монгол хэлээр бол тэгж болно, ингэж болно. За ингэж болох уу, тэгж болох уу гэж асуухад хэрэглэж болох нэ. За ингээд бүгдээрээ жишээг харцгаая. You can use the car if you like. Хэрвээ чи хүсэх юм бол машин хэрэглэж болно гэд can гэдгээр зөвшөөрөл өгч ирж байна. За дараагийн зөвшөөрөл хүсэж байна. Could I talk to you for a minute?
Би тантай хэсгэн зур ярьж болох уу гэсэн энэ зөвшөөрлийг бид нэр could гэдгээр хүсч болж байна. За could-ийн оронд бид нар мөн can I гэж бас зөвшөөрлийг асууж болох нэ. За дараагийн үг бол may гэдэг үг ашиглаад бид нар may we use the phone. Бид нар утсыг ашиглаж болох уу гэж асууж болох нь. За can, could, may буюу зөвшөөрөл хүсэх үед may гэдэг маань илүү албаны буюу их informal хэллэгэнд хэрэглэдэг бол харин can гэдэг маань илүү өдөр тутмын ярианд хэрэглэдэг байгаа. За бид нар might гэдгээр зөвшөөрөл хүсч болдог ч гэсэн might гэдэг маань өөрөө асуулт болдгоо учраас бид нар ихэнхдээ do you think гэж илүү ашигладаг байгаа. За жишээ нь do you think I might ask you a question? За танаас асуулт асууж болох уу гэдгээр бид нар might гэдгээр асууж байна. Гэхдээ бид нар may гэдгээр асуухад may I ask you a question гэж шууд асууж болох нь. Гэхдээ might I ask a question гэж нэг их хэлдэггүй байх нэ. За тэгэхээр бид нэр хүн зөвшөөрлөх юм уу хүнээс зөвшөөрлөх байхад can, could, may, might-ыг ашиглаж болох нэ. За ингээд баймжуулгийн дараагийн хэрэглээ бол бид нэр чадварыг ашиглахад хэрэгэлдэг байх нэ. Чадвар буюу би ийм хийж чадна, тэгж чадна, ингэж чадна гэж хэлэхэд. За энэ дээр бид нэр can гүдийг ашигладаг байгаа. Энэ дээр цагийн ялгаа гардаг. Can гэдэг маань одоо буюу ирээдүйн цагийг илэрхийлдэг бол could гэдэг маань зөвхөн өнгөрсөн байсан чадамж чадварыг илэрхийлдэг байгаа. За бүгдээрээ жишээ харцгаая. Susan can speak 6 languages. Susan can speak 6 languages. Susan 6 хэлээр ярьж чаднаа гэсэн ийм хэллэг гарч ирж байна. За дараагийн өгүүлбэр These roses can grow anywhere. Эдгээр сарнууд нь хаач ургаж чаднаа гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа. За харин бүгдээрээ When I was a child, I could put my foot in my mouth гэдэг жишээн дээрээс could гэдэг маань өнгөрсөнд хийж чаддаг байсан зүйлээ хэлэхэд хэрэгжилж байна. Одоо чаддаг байсан гэсэн санаа гаргаж ирж байна. За энэ өгүүлбэр дээр би хүүхэд байхдаа хөлөө амандаа хийж чаддаг байсан гэсэн ийм санаа гарч байна. Харин одоо бол чадахгүй гэсэн. Тэгэхээр одоо чаддаг бол can гэж ашиглах нь тийм ээ. За тэгэхээр саяны хэрэглэн дээрээс бид нар can, could-ийг ашиглаад чадамжийг илэрхийлж байна. Can гэдэг маань одоо ирээдүйдээр чадварыг илэрхийлж байгаа бол could гэдэг маань өнгөрсөн чаддаг байсан зүйлээ хэлж байна. За бүгдээрээ одоо баймжуулгийн дараагийн хэрэглээг харцгаая. Бид нар хүнээс юм гуйхад тийм ээ илдгээр гуйхад тэгээд өгөөч ингэж өгнө гэдэг дээр дараах үйл өгсүүдийг ашигладаг байх нь would, will, could, can гэсэн баймжуудыг ашиглана. За ингээд бүгдээрээ жишээн дээрээс харж үзье. Would you please fill this form? За үүний бид нар please гэдэг үгийг хасаад would you fill this form гэж бас хэлж болох нэ. Тэгэхээр энийг орчуулах юм бол за энэ анкетыг бөглөөд өгнө гэсэн ийм санаагаар гарч ирж байна. За will you pass the salt? Or will you please pass the salt? За please гэж үгийг нэмэх юм бол мэдээж илүү ээлдэг ийм хэл болж ирж байна. За тэгэхээр наад давсаа явуулчих болох уу? Наад давсыг дамжуулаад өгөөч гэсэн ийм санаа гарч ирж байна. За дараагийн жишээн дээрээс could you please say your name again? Та нэрээ дахиад хэлнэ үү? Та нэрээ дахиад хэлж болох уу гэж орчуулж байна тийм ээ. За дараагийн жишээн дээрээс can you change the channel? Чи сувг сольж болох уу гэсэн ийм санаа гарч ирж байна. Тэгэхээр эндээс ялгаа would, will, could, can гэсний ялгаа бол would гэдэг маань илүү албаны хэрэглээ, харин can гэдэг маань илүү өдөр тутмын хэрэглэн дээр илүү ашиглаж байна. Харин could гэдэг маань за аль талд нь хэрэгжилж болохоор харагдаж байна. Англи хэлний тун шатны орчуулгын 8 дугаар хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр бид нэр англи хэлэнд байдаг баймж буюу modal verbs-ийн хэрэглээнүүдийг ангилж үзээд мөн эдгээрийг монгол хэлнээ хэрхэн буулгах вэ гэдгийг жишээ өгүүлбэрүүдээс харлаа. Хичээлдээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Jet англи